Өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ардчилсан намын дарга улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл улсын хурлын гишүүн жаргалан нарын санаачилсан эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл улсын хурлын гишүүн очроод улсын хурлын гишүүн төвшин ардчилсан намын бүлгийн зөвлөх Батбүрүү Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавгжуу Монголын тээвэр логистикийн холбооны ерөнхийлөгч Мөнхбол болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Яг ийм учраас биднэрт үндсэн хуулийнхаа дараа үндсэн хуулийн дээр үзэл санааг илүү тодтогох ийм хуулийн зохицуулалт. Яагаад гэвэл үндсэн хуулийн дээр ингээд заагдсан мөртлөө салбарын бүх хуулиар саяны тэр төрдсөн эдийн засаг социалист коммунист эдийн засгийн хэврэл. Яг өнөөдөр та нар эрчим хүчний салбарыг харж байна. Энэ бараг 50% биш 100% тэр социалист коммунист эдийн засгийн хэврэл. Тэр үн тэнд засаглал тэнд байгаа тэр эдийн засгийн харилцаа бүр энгийнээр ярих юм бол төсөлтийн дээр одоо та нар тэр эрчим хүчний салбарт яригдж байгаа авилга хэл ахуулын асуудлыг ярьж байна. Энд чи юу? Бид нар үндсэн хуулийн дээр энийг хүссэн юм. Энийг тунхагласан уу? Ийм болохоор эдийн засгийн эрх чөлөөг гэдэг чинь бид бүгдийн энэ өмчтөө хамгаалах арилжаанаагаа хийх эн чинь одоо бидний заяагдмал эрх юм аа. Энийг төрийн нэг том дарга сайд нам гарч ирээд энийг төрийн байгаа эрхээсээ заримыг нь өгөөмөр буйдны дүрээр өгдөг зүйл биш юм аа. Бидний хуулийн үзэл санаа бол төрийн оролцоог хязгаарлаж харин энэ саяны тэр заяагдмал эрхээ энэ хэн нэгнээс олгосон эрхийг биш бидний заяагдмал эрхээ хэрхэн яаж баталгаажуулах юм бэ гэдэг чиглэл рүү илүү чиглэсэн ийм алгаа шинжтэй саяны тэр салбар хуулиудаар энэ зохицуулалтуудыг дураараа төрөөс иргэний өмчт хоёрын өмчт халддаг энэ байдлыг хааж хязгаарлах олон зохицуулт өгье ийм л хуулийн. Улсын хурлын гишүүн төвшин тус хуулийг засаглал, сонгуул, үзэл баримтлал, татварын хувь хэмжээ, нийгмийн даатгалын хувь хэмжээ зэрэг олон асуудлыг хүндэн гэсэн бол улсын хурлын гишүүн очроод засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл болон ардчилсан намаас өргөн барьж байгаа хуулийн төсөлд намын үзэл баримтлалын ялгаа харагдана гэдгийг онцллоо. Ер нь яг бизнесийн судалгаануудаас харахад одоо газарт орлоо гэдэг ч юм уу эсвэл татварын өрөнд орлоо гэдгээс хамаарат ерөөсөө өмчлөх хэргийн зөрчил бол одоо манай эдийн засгийн орчны хамгийн томоохон зөрчлүүд нэг шүү дээ. Хоёрдугаар нь бол гэрээний эрхээ асууж байгаа. Өнөөдөр одоо бизнес хийж байгаа хүмүүсийн ихэнх нь одоо өлегтүүлчлаа гэж ярьдаг. Гэтэл тэрий ч одоо өрийг барагдуулах, охирлыг барагдуулах, тэр хүмүүсийн амьдрах боломжийг хангах хэрэгцээ орчин бас тодорхойгүй бүрхэг шүүхэн шийдвэр дээр яаж үүддэг вүлээ те. Энэ болгоныг маш тодорхой хугацаатай дээрээс нь тодорхой далангүй болгож иж хүмүүсийн одоо эдийн засгийн эрх чөлөө хангагдана гэж ингэж үзэж байгаа. Мэдээж бол хүмүүс ярьж байгаа дээр ядаж 10 эдийн засгийн олон улсад гаргадаг тэр 12 үзүүлэлтийг 10 хилэн ядаж аваач. Өөр илүү загварчлал гаргаач гэж ярьж байна. Нэг талдаа бол зөв. Нөгөө талдаа нөгөө олон зүйлийг их хэтэрхий их олон зүйлийг ярих тусам төвлөрөл байхгүй учраас хамгийн чухал одоо гол хэсгүүдийг нь гаргаж одоо өнөөдөр хэлцүүлгээ хийгээ явж байна. Та одоо түрүү лавгжийн ерөнхийлөгч хэлж штэ. Энэ танхимын байрыг хүртэл одоо энэ танхим өөр дээр авч чадахгүй байна. Төрийн чороо шийдээд ингэж дуусна. Тэгэхээр ч ерөөсөө л эндээс хэлж штэ. Ялангуяа энэ мэргэжлийн холбоотой төртэй холбоотой ажилтдаг газруудад төрийн чороо гарч ирээд бүх юмыг төр мэднэ гэдэг байдлаар хандж байгаа. Бид бол энэ хууль бол үгүй юм аа. Холбоодууд мэргэжлийн холбоод мэргэжлийн чиглэлээр ажиллана. За тэр одоо та сайн ажиглах юм бол одоо засгийн газрын тухай хуулинд хүртэл байдаг шүү дээ. Тэр ямар нэгэн байдлаар мэргэжлийн холбоодуудтай богино гэрээ хийж ажил гүйцэтгүүлсэн бол тухайн салбарын сайд тэрийг тайлгнана гэж. Тэгэхээр чи мэргэжлийн холбоодууд тэр төрөө санхүүжилт авчаад буцаагаад тэнд ажиллаа тайлгнахдаа яах вэ? Сайхан л тайлгнана үстэй. Тэгэхээр энийг хүртэл ингээд хаах зүйл залтууд хүртэл орж ирж байгаа. Хэлцүүлгээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавгжуу аж ахуй эрхлэх бол хүний унган эрх, мөн эдийн засгийн эрх чөлөөг тунхаглахын тулд олон реформуудыг бизнес эрхлэгчид туг болж авч явах ёстой гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Мөн хуулийн танилцуулгыг улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зөвлөх эдийн засагч доктор Батбүрүү танилцууллаа. Тэрээр эдийн засгийн хуулиуд нэгдсэн байр зарчимгүй бөгөөд төрийн оролцоо бизнесийн орчинд хэд их давмгаалж байна. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол улс 184 орноос 74-т ирэмблэгдэж байгааг онцллоо.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль 5 бүлэг 19 зүйлтэй. За үндсэн хуулийн үзэл санаа бүдгэрч чөлөөт эдийн засгийн орон зай хумигдаж үндсэн хуулийн үзэл санаа болон бодит байдлын хооронд асар том зөрүү байгааг айлтгаж үндсэн хуулийн заалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэж байгаа ч.